Сайн байцгаана уу бүгдээрээ. Өнөөдөр та бүхэнтэйгээ ажил хайх үеийн маш чухал алхмуудын нэг болох LinkedIn платформыг хэрхэн бүрэн потенциалаар нь ашиглах вэ гэдэг талаар ярилцах гэж байна. Үүнд бол өөрийнхөө хувийн профайлыг хөгжүүлэхээс эхлээд personal branding үүсгэх, networking хийх, улмаар бол хэрхэн хүссэн ажлаа хайж олох вэ гэдэг талаар бол тодорхой мэдээллүүдийг өгөх гэж байна. Анхаарлаа хандуулна уу? Энэ хичээлийн төгсгөлд бол LinkedIn-ээ хэрхэн хөгжүүлж personal branding-гээ цаашид яаж авч явах уу гэдэг талаар бол маш үр дүнтэй шалгарсан аргуудаасаа би бол хуваалцсан. Тэгээд хамгийн ихний бас нэг ярих зүйл бол personal branding гэж яг юу юм бэ гэдгийг бол маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд personal branding гэдэг бол бусад хүмүүс таныг юу гэж тодорхойлж байна вэ? Түүгээр бол personal branding бол илэрхийлэгдэнэ. Жишээлх юм бол таны LinkedIn профайл руу ороод харахад оруулсан мэдээлэл, танилцуулга, төгссөн сургууль, туршлага, хийсэн постууд гэдэг энэ бүхэн таны профайл дээр байж байгаа. Тэгээд тухайн хүндээ бол ямар хуу сэтгэгдэл төрүүлэх вэ гэдгээс бол таны personal branding тодорхойлогдож байгаамаа. Тэгэхээр та бас өөрийгөө мэрэгжлийн хувьд ямар хүн гэж аль талаас нь харуулмаар байна. Та бусдаас таны ялгарх онцлог, давуу тал юу вэ? Ямар ч ур чадвартай илүү сайн бэ гэд эдгээр мэдээллээ LinkedIn дээрээ түлхүү онцлоод оруулаад өгчих юм бол personal branding цаашид яг энэ чиглэлээрээ хөгжүүлээд аваад явна гэсэн үг. Та бол өөрийнхөө эсвэл нэг өөр хүний аккаунт руу ороод тухайн хүнийг эсвэл таныг тодорхойлох 3 үг юу байж болох вэ гэдгийг нэг анзаараарай. Жишээ болгоод би өөрийнхөө профайл руу орж харуулъя. Миний LinkedIn профайл руу орсон байна. Эндээс юу харагдаж байна гэхээр нэрний доор бол ямар мэрэгчлэлтэй юм энэ хүн бол аудит юм байна. FCPA юм байна, CP Australia-гийн гишүүн юм байна. Ernst & Young гэдэг газар аудит хийдэг хүн байна. 10 гаруй жилийн туршлагатай иймэрхүү мэрэгжлийн чиглэлээр бол яг энэ ариануудад мэрэгсэн юм хүн байна гэж харагдаж байна. Тэгээ бот секшнийг арай дэлгэрүүлээд харах юм бол энэ хүн бол татвар, санхүүгийн тайлан, аудит, эрсдлийн менежмент энэ чиглэлээр илүү мэрэгсэн. Тэгээ бас дээрэс нь волонтер ажил хийдэг юм байна гэж харагдаж байна. Тэгээд хийсэн постуудыг нь харъя гэдээ доошо гүйлгэх юм бол эндээс бол CP Australia-тай нэлээд бас ойрхон байдгийн байна. Олон үйл ажиллагаанууд ингэ зохион байгуулдаг юм байна гэд харагдаж байна. Дараагийнхаа пост нь юу гэж харагдаж байна хэдүүлээ харъя. Дараагийн постноос бол энэ хүн бол менторшип, энэ Latrobe гэдэг сургуульд career mentor хийдэг юм байна. Ментигээс нь бол ийм ревю ирсэн байна гэд иймэрхүү мэдээллүүд юу нь бол харагдаж байна. Тэгэхээр бол яг энэ мэдээллийг миний профайл руу орсон хүн бол эдгээр мэдээллийг аваад өөрийнхөө дүгнэнэ гэсэн үг. Тэгэхээр тэр хүний хувьд ямар сэтгэгдэл төрүүлж байна, ямар хуу талын мэдээллийг илүү түлхүү өгөх вэ? Үүн дээр үндэслээд бид нар бол personal branding-гээ үүсгээд цаашид тогтмол хөгжүүлээд явна гэсэн үг. Тэгэхээр LinkedIn дээр personal branding-гээ хөгжүүлэх 3 үндсэн стратеги байгаа. Нэгдүгээрт нь бол өөрийнхөө профайлыг хөгжүүлэх. Хоёрдугаарт бол контент оруулж пост хийж болно, хүмүүсийн комент бичиж болно постн дээр нь. Иймэрхүү байдлаар илүү идэвхтэй байх. Гуравдугаарт нь бол networking хийх. Хүмүүстэй connection үүсгэх. Ийм үндсэн 3 стратеги байгаа. Тэгээд алхам бүрээр нь ярилцъя. Хамгийн ихний зүйл бол өөрийнхөө профайлыг develop хийхтэй. Үүн дээр ер нь бол хамгийн эхлээд headline байгаа. LinkedIn рүүгээ ороод харахаар бидний нэрний доор яг headline байж байдаг. Энд бол маш
товч бөгөөд юм тодорхой мэдээллийг оруулах хэрэгтэй. За миний санал болгож байгаа темплейт бол хамгийн эхлээд desired job title ямар ажил хийхийг хүсэж байгаа тэр позишныхоо нэрийг бичнэ. Тэгээ хэдэн жилийн туршлагатай юм тухайн одоо филдтэй Монголд болон офшор болон оншор experience-үүдээ нийтдээ оруулахаар хэдэн жил болж байна. За эсвэл зарим хүмүүсийн хувьд бол хэтэрхий олон жил болоод байдаг 15 20 жил ингээд энэ experienceтэй. Тэгтээ бол яг нэг local experience биш offshore учраас тэгээд эрэнгүүд нэг over qualified бас болчих гээд байдаг. Тэгэх юм бол энэ дээр заавал би тэдэн жилийн туршлагатай гэж бичгээд авах шаардлагагүй ийм seeking ийм position-ыг ингээ хайж байгаа гэж оруулж болно. За тэгээд дараа нь болохоор ямар мэдээлэл оруулах вэ гэхээр 3 ширхэг ийм key skills өөрийн чинь хайж байгаа ажлын позишнууд дотроос ямар скиллүүд нь хамгийн чухал юм бэ гэдгийг бол төвж оруулнаа гэсэн үг. Тэгээ энэ дээр бол илүү нэг professional талтай скиллүүд байх хэрэгтэй. Soft skill биш те. За тэрийг анхаараарай. За тэгээд сертификат байгаа бол тухайн мэргэжилтэйгээ холбоотой оруулна. Төгсгөлтөнд value, impact гэж байгаа те. Ямар value-г ажил олгогчд өгч чадах юм, ямар impact-ийг те санал болгож байгаа гэдгээ оруулна гэсэн үг. За жишээ энэ дээр байна. Accountant те position-ийн нэр 10 жилийн туршлагатай. Payroll за ийм чиглэлээр илүү specialized те туршлагатай юм хүн байна гэд. Ягаад энэ гурыг payroll те авлага өгүүлэг санхүүгийн тайлан энэ гурыг оруулсан гэхээр энэ гурав маань өөрөө тухайн хүний тэр хайж байгаа ажлын позишнд хамгийн чухал дээгүүр бичигдэж байгаа яг мэргэжлийн хувьд professional талдаа шаардлагатай байгаа ур чадваруудаа гэсэн үг. За тэгээ Zero-гийн ийм программын сертификаттай гэж байна. Яг энэ accountant чиглэлээр ажил хайж байгаа хүмүүсийн хувьд бол энэ ялангуяа жижиг дунд бизнестэй энэ Zero програм дээр ажиллаж чаддаг бол маш том давуу тал болдог. Тийм учраас Zero-гийн сертификаттай учраас энийг headline руугаа татаж оруулж ирж байна гэсэн үг. За тэгээ driving efficiency and accuracy ер нь ямар value impact санал болгож байгаа, ер нь юу санал болгож байгаа гэдгээ эндээ оруулчихна. Тэгэхээр энэ хүний хувьд бол efficiency accuracy би бол ийм зүйлийг сайн хийж чаднаа гэж. ChatGPT ашиглаад хэрхэн өөрийнхөө LinkedIn дээр headline-аа сайжруулж болохыг харуулъя. За энэ текстийг хуулж тавиад хамгийн гол нь энэ хамгийн төгсгөлт нь бол апдейт хийх зүйлс байгаа. За ямар position ормоор байгаа. Тэрийг энэ хаалтан дотор хийчихнэ. Position-ийнхоо нэршлүүдийг оруулна гэсэн үг. За тэгээд тухайн ажилтай холбоотой ямар ур чадварууд ер нь чухлын тэдрийг энэ дээр оруулах хэрэгтэй. За тэгээд хамгийн сүүлд нь өөрийнхөө resume copy paste хийгээд энд тавина. За энэ мэдээллүүдийг оруулаад энэ дээр enter дарахад танд бол LinkedIn-ийн headline-ыг тэгээ ийм байл зүгээрээ гэж санал болгоно. Та бүхэндээ жишээгээр харуулъя. Insert job. За миний хайж байгаа ажлын позишнууд гээл нэг иймэрхүү уулаад тавьчих. Ямар ур чадрууд шаардлагатай вэ гэх юм бол миний хувьд бол resume дээрээ оруулсан байгаа. Хамгийн голуудын түүгээ оруулсан байгаа учраас би эндээсээ шууд copy хийгээд тавьчихна. Хэрвээ хараахан энэ чухал ур чадруудаа ялгаж гаргаагүй байгаа бол өөр энийг хийх хэрэгтэй болно. За тэгээд хамгийн сүүлд нь resume-гээ нэр нь хуулаад тавьчихна. Ямар үрдэн гарч ирэх нь харъя.
Энэ headline-ыг ийм байвал зүгээрээ гэж санал болгосон байна те. За эндээс бол өөртөө санаа аваад сайжруулах зүйлсээ сайжруулад гээд өөрийнхөө LinkedIn дээр апдейт хийнэ. LinkedIn дээрээ одоо яаж апдейт хийх вэ гэвэл өөрийнхөө профайл руу ороод энэ үзэгний зураг байгаа ишээ дарна. Тэгээ headline гэдэг энд харагдчихээн те. Энд дээр бол өөрийнхөө мэдээллийг апдейт хийчихнэ гэсэн. За дараагийн нэг чухал зүйл бол профайл зураг байгаа. За үүн дээр бол илүү мэрэгжлийн тийм professional юм portraitтэй байвал их зүгээр. Илүү одоо нэг casual гэхээсээ илүү. За тэгээд ер нь бол ямархуу байдлаар зураг авах байсан байвал зүгээр гэхээр баг зэрэг инээмсэглсэн тий. Тэгээ бас хувцалтан дээр анхаарах хэрэгтэй. За тэгээд энэ Snapper гэдэг нэг юм фото тэ analyzer юм нэг tool байгаа. Хэдүүлээ бүгдээрээ энийг ашиглаад өөрсдийнхөө LinkedIn зургаа сайжруулъя. Түрүүнийхээ линкээр орсон байна. Бүгдээрээ LinkedIn-ийнхээ зургийг анализ хийж үзье. Сайн хийгээд орлоо. Надаа анализ хийж байгаа нь харагдчихээн тий. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэн миний өгсөн линкээр ороод өөрийнхөө LinkedIn руу sign in хийгээд профайл зургаа ер нь хэр байна, шалгаарай. Тэгээд 80-аас дээш байвал зүгээр. Ер нь оноо нь бол те 100-аас дээл өндөр байх тусмал сайн. Тэгээд доошоо ингээ гүйлгээ харах юм бол зөндөө олон одоо зөвлөмжүүд бас өгөгдсөн байгаа. Тэгээд энэ зөвлөмжүүдээ бас уншаад те профайл зургаа бүгдийг сайжруулаарай. За дараагийн нэг ярих зүйл бол cover зураг байгаа. За cover зурагны хувьд бол эндээс Pixel гэдэг ийм вебсайт ашиглаж болно. Одоо эндээс бол ямар ч те зургнуудыг бол энэ royalty free байдлаар татаад авч болно. Өөртөө таалагдсан зургаа. Тэг cover зураг сонгохдоо юуг анхаарах вэ гэхээр өөрийнхөө ийм passion те яг мэрэгжлийнхээ хувьд өөрийн одоо бас үзэл бодол, үнд цэнийн эдгээрийг бас илэрхийлсэн тийм cover зураг байвал зүгээр. За миний хувьд бол одоо яагаад энэ cover зургийг сонгосон гэхээр за энэ бол яг та бүхэн харж байгаах манай ажлын зураг байгаа. Тэгээ хамгийн гол нь энэ асуулт нь надад их таалагдаад би бол өөрийнхөө те профайл дээр энэ cover зурган дээр нь оруулчихсан. За асуулт нь болохоор яг юу гэж юм гэхээр те ийм unfamiliar ийм танил биш ийм шинэ орчинд хэрхэн яаж одоо те өөрийгөө дасан зохицож өөрийгөө өөрчилж чаленж хийх хийдэг вэ гэж ингээд асуусан байгаа биз. Тэгэхээр энэ асуулт нь өөрөө надад маш их таалагдаад тэгээ ингээд зургийн хамт оруулсан. За миний хувьд бол бас ийм green accounting, green finance иймэрхүү бас сэдвүүдээр бас ийм passionate байдаг учраас энэ зураг нь өөрөө бас ийм гоё байгалийн зураг байсан учраас надад таалагдаад би бол энэ зургийг оруулсан. Тэгэхээр та хэд маань бас сонголтоо хийхдээ би юунд дуртай билээ, өөрийгөө бас яаж илэрхийлмээр байна. Өөрийнхөө үнд цэн үзэл бодолтой энэ бүхнийг бодолцоод тэгээд cover зургаа гоё солиорой. Энэ вебсайтыг ашиглаж болно. Үүнээс гадна одоо дараагийн нэг ярих зүйл бол локейшн байгаа. За бид нар бол яг амьдарч байгаа газраа ажил хайж болно. Эсвэл яг нүүхээр төлөвлөж байгаа бол те шилжин сууршихаар төлөвлөж байгаа бол локейшноо яаж оруулах вэ гэх юм бол энэ профайл руугаа ороод саяны үзэгний зурган дээр дарчин. Тэгэхээр бол локейшн гарч ирнэ. За локейшны хувьд бол яг хаана ажиллахыг хүсэж байгаа тэндээ локейшноо оруулнаа гэсэн үг. Тэгээ Сиднейд юм уу, өөр хотод юм уу, Австралийн яг хааны тэр ажил хайж байгаа, ажиллахыг хүсэж байгаа тэр газраа локейшнийг оруулна. Яагаад гэвэл LinkedIn бол ингээ өөрөө хайлтын платформ.
Recruiter, hiring manager-ууд бол локейшноор нь бас үндэслэлтэй тухайн кандидатыг хайж одоо сортлж гаргаж ирдэг. Тийм учраас яг хаана ажилламаар байгаа тэндээ локейшноо оруулах нь маш давуу талтай байдаг. За дараагийн хэсэг бол LinkedIn-ийн About section байгаа. За энэ хэсэгт бол өөрийнхөө одоо туршлагыг summarize хийх байдлаар оруулна. За тэгээд үндсэн анхаарах зүйлс нь юу байх вэ гэхээр хамгийн эхлээд бол яг ямар позишнд аплайдж байгаа тэр позишныхоо нэрийг оруулбал зүгээр. За үүний дараагаар бол яг юм 3 одоо резюмен дээрээсээ хамгийн чухал гэсэн одоо 3 ур чадвараа илэрхийлсэн тийм bullet point-ийг summary хэсэг рүүгээ татаад оруулах хэрэгтэй. За тэгээд хамгийн сүүлд нь бол call to action гэж байгаа. Email хаягаа оруулна. Өөртөө чинь яаж контакт хийхий, тий. За тэгээ үүний дараа бас нэг анхаарах зүйл нь бол LinkedIn-ийн одоо энэ about section-ыг яг юм first person language ашиглаж одоо бичнэ. Өөрөөр хэлбэл яг л ингээд өөрөө ярьж байгаа юм шиг тий. Hiring manager-тай recruiter-тай өөрийгөө танилцуулж байгаа юм шиг тэгж одоо бичнэ. За resume дээр бол одоо жишээлбэл одоо first person language юусаа ашигладаг, I гэж юусоо бичдэггүй. Тийм ийм ялгаатай байгаа. За тэгээд summary одоо энэ about хэсгийнхээ доотлолт нь бол бас чухал ур чадваруудаа оруулж өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ түлхүүр үг өөрөө маш чухал. Түлхүүр үгээр ерөнхийдөө бол хайлтаар одоо түлхүүр үгэн дээр одоо байх юм бол хайлтаар дээр гарч ирнэ гэсэн үг шүү дээ, тийм ээ. LinkedIn бол өөрөө хайлтын платформ байгаа. За энэ дээр жишээ харуулъя. Жишээлбэл за ийм позишндтэй сонирхож байгаа хүн за ингээд өөрийнхөө 3 bullet point-ыг резюмен дээрээсээ оруулчихсан байна. За тэгээ нэмэлт мэдээллүүд email хаяг за энэ specialties гэж байгаад энэ өөрийнхөө key ур чадваруудаа одоо professional skills болон software skills-үүдээ оруулна. Soft skill-ийг бол ерөөсөө оруулахгүй. Зөөлөн ур чадвар гэж хэлээд байгаа тийм. Тэрийг бол ерөөсөө оруулахгүй байгаа. За тэгээд ChatGPT ашиглаад хэрхэн өөрийнхөө энэ about section-ыг сайжруулж болох вэ гэдгийг демогоор харуулъя. За энэ текстэн дээр бол оруулах хэдэн зүйлс байгаа. Хамгийн эхлээд email хаягаа оруулах хэрэгтэй. За үүний дараагаар бол энэ desired job title гэж байгаа тийм. Ер нь ямар position apply-дах гэж байгаа. За тэр нэршлүүдээ оруулна. Энэ нэршлүүд нь өөрөө хоорондоо одоо холбоогүй тийм огт өөр мэргэжил бол байж болохгүй. Яг одоо тухайн зорж байгаа нэг чиглэлээрээ тий. Одоо жишээ нь accountant гэхэл ер нь бол янз бүрээр нэрлэж байгаа шүү дээ. Tax accountant, management accountant, cost accountant тий. Яг энэ чиглэлээ бариад ингэ явчуд болж байгаа. Яг accountant байж яснаа reception ч юм уу тий хийх гэж байна гэх юм бол энэ хоёр ч хоорондоо төдийлөн холбоотой биш. Тийм учраас яг энэ desired job title дээр яг нэг чиглэлээ бариад за тэгээ Австралид бол яг хоо ажил олгогч нар ингээд тухайн ажлын позишныг өөрсдийнхөө нэрлэж байгаа. Тэгээ тэр нэршлүүдийг нь одоо түгээмэл нэршлүүдийг нь оруулнаа гэсэн үг. За энийг болохоор би CV-н дээрээс улаад оруулчих. За миний хувьд бол эдгээр позишнууд зорж байна гэсэн үг. За дараачийн нэг оруулах зүйл нь болохоор өөрийнхөө резюмег оруулах. Энд бол би email хаягаа оруулсан байгаа. Энэ 3 зүйл оруулах нь байна. За өөрийнхөө резюмег хүлтэн copy paste гэж. За энэ 3 зүйлийг оруулаад дарахад about section бол гараад ирнэ. За тэгээ энэ about section-ыг хамгийн гол нь
өөртөө сайхан сайжруулад засаад LinkedIn дээрээ тий оруулах хэрэгтэй. Өөрөө маш сайн ревю хийх хэрэгтэй. Яг өөрийн чинь харуулахыг хүсэж байгаа, өөрийн чинь яг энэ давуу талыг тий гаргаж ирсэн байна уу гэдгийг бас сайн ревю хийх хэрэгтэй. Дүгнээд хэлэхэд personal branding гэдэг бол бусад хүмүүс таныг юу гэж тодорхойлж байна вэ гэдгээр илэрхийлэгдэнэ. Мэргэжлээрээ ажиллах, өсөж хөгжихэд LinkedIn бол маш чухал хэрэгслүүдийн нэг болдог. Тэгээд personal branding-ийг одоо хөгжүүлэх үндсэн 3 алхам байна. Нэгдүгээрт бол LinkedIn профайлаа хөгжүүлэх, өөрийгөө мэргэжлийн хувьд сайн боловсон хүчин гэдгээ харуулах. Хоёрдугаарт одоо visibility буюу пост, comment, article бичиж идэвхтэй байх. Гуравдугаарт networking хийх, hiring manager болон одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа хүмүүстэйгээ илүү холбоо харилцаатай байх. Ингээд өнөөдрөөс эхлээд бүгдээрээ LinkedIn-ээ идэвхтэй ашиглацгаая.